оюунлаг бүрэн дунд сургууль үзүүлж байна. Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Цаг үеийн байдалд зохицуулан манай сургалтын үйл ажиллагаагаа 2020 оны 11 сарын 11-ээс эхлэн онлайн сургалт руу шилжүүлж амжилттай зохион байгууллаа. Цахим сургалтын хугацаанд оюунлаг сургуулийн бага ангийн багш нарын нэг өдөр хэрхэн өнгөрдөг талаар та бүхэндээ танилцуулъя. Бага ангийн нийт 22 багш маань онлайн хичээлийн үедч хичээл сургалтаа чанартай, хүртээмжтэй, үр дүнтэй байлгахын тулд хамтарч хичээж ажиллалаа. Тавсын хөтөлбөрийн хүрээнд танхимын сургалтын үед сурагчид маань хүмүүжил, төлөвшил, эмх цэгц, ээлжид харилцаанд суралцаж байсан бол цахим сургалтанд шилжсэнээр цахим харилцааны соёлыг эрхэмлэж, эерэг хандлагыг хэвшүүлсээр байгаа. Сурагчдын хувьд хичээлийн идэвх харилцаа, цаг баримтлах, гэрийн даалгаврын гүйцэтгэл, эмх цэгц зэрэг нь дэвтэр ашиглалтаас нь харагдаж байгаа билээ. Бид бага ангийн сурагчдын идэвх харилцааг нэмэгдүүлж, багш хүүхэд бүртээ тулж ажиллах боломжийг бүрдүүлж, ангийн сурагчдыг 2 групп болгон хувааж, өглөө, өдрийн гэсэн 2 ээлжээр хичээлсэн. Багш нар маань өглөө 9 цагаас 17 цаг хүртэл 2 ээлжийн групптэй хуваарийн дагуу хичээлээ заах ба өөрийн хичээлгүй цагаараа бусад багш нарын хичээлд сууж, туршлага судалж, хамтран ажилласан. Хичээл сургалтаа явуулахдаа сүүлийн үеийн програм аппликейшнийг ашиглан контент хичээлүүдийг бэлтгэн цахим сургалтандаа ашиглаж байна. Бага ангийн хувьд математик сонгон, монгол хэл, англи хэл яриа, хүн орчин, биеийн тамир, зураг урлал, дуу хөгжим гэсэн хичээлүүдийг сургалтын хөтөлбөр төлөвлөгөө хуваарийн дагуу орлоо. Математикийн хичээлийн хувьд стандарт мэдлэг чадварыг олгохоос гадна цээж тооллын чадварыг нэмэгдүүлж, мэдээллийг боловсруулж, өгөгдөлтэй ажиллах, асуудлыг шийдвэрлэх, гарц гаргалгааг ирж хайх, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх зэрэг төлөвлөрийг хэрэгжүүлэн ажиллалаа. Монгол хэлний хичээлээр сурагч нь их хэлээрээ уншиж, бичиж сурахаас гадна хичээнгүй, сайхан, алдаагүй зөв бичих, хэл ярианы баялгаа нэмэгдүүлж өөрийгөө илэрхийлэх, утга төгөлдөр найруулан бичих, уншиж ойлгосноо өөрийн үгээр оновчтой, зөв ярих, бичих чадваруудыг эзэмшдгээрээ ажлаа юм аа. Сурагчид оюунлаг сурагч аппликейшнээс өөрийн сонирхсан ном зохиолыг сонгон унших боломжоор бүрэн хангагдсан бөгөөд улирал бүр заавал унших, зохиол, цээжлэх шүлгийг бүтээлчээр уншиж, тэмдэглэж, зурж цээжлэх нь бас нэгэн давуу тал юм. Хүүхэд аль болох бага наснаасаа гадаад хэлийг үзэж судалснаар цаг үеэсээ хоцрохгүй мэдээллийг илүү сонирхолтой хэлбэрээр хүлээж авдаг. Иймээс ч манай сургууль 1-р ангиас эхлэн англи хэлийг заадаг юм аа. Хүн орчин хичээлийн агуулга нь өөрийгөө нээх, байгаль нийгмийг танин мэдэх, хайрлан хамгаалах, эрүүл, зөв дадлал хөвшил эзэмшүүлэхэд чиглэдэг. Биеийн тамирын хичээлээр сурагчдын бие бэлтрийг хөгжүүл, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх зорилгоор нас бие бэлтэртэн тохирсон дасгал хөдөлгөөнийг орсон. Зураг урлалын хичээлээр Монголын ахуй амьдрал, үндэсний бахархал дүү уламжлалыг дүрслэн үндэснийхээ уламжлалын талаар өөрийн гэсэн төсөөлөлтэй болдог. Дуу хөгжмийн хичээлээр хөгжмийг сонсон ойлгож, гоо зүйн мэдрэмжийг хөгжүүлэн сэтгэлийн хөдөлгөөний илэрхийллээ зөв гаргаж, илэрхийлэх чадварт суралцдаг. Бага ангийн танхимын багш нар өдөрт дунджаар 3500 минутын цахим хичээл зааж 1320 гэрийн даалгаврыг шалгаж, давхарцсан тоогоор 3450 хүүхэд бүрийн онцлог тохирсон зөвлөмжийг хүргэдэг. Цахим сургалтанд шилжсэнээр багш бидний хувьд өөрийгөө хөгжүүлэх маш том боломжийг олгож өгсөн гэж хардаг. Мөн сурагчдын хувьд ч гэсэн цахим орчинд зохицож, техник технологиг ашиглаж, хэрэглэж сурсан билээ. Үргэлж сурах хүслээр жигүүрлэн, хичээнгүйлэн суралцсан оюунлаг шав нартай үр хүүхдийнхээ төлөө бүхнээ зориулдаг хариуцлагатай эцэгчүүд та бүхэндээ баярлалаа.